Өглөөний минь сайхан амцгааснаа. Миний хөө сэрээрээ. Жоохон сэрээрээ. Одоо хичээлтэй. Өглөө 7 алчин 2 гэрээ. Хичээлтэй. Сайн байцгаана уу? Өнөөдөр хүүхдийн баярын нэвтрүүлэгт зурсан орж ина. Ингээд миний нэг өдөртөө танилцъя. Өнөөдөр бүрхэг прото өдөр байна шүү. Би их ихтэй данж ороогүй. Сайхан амарсан уу ээж? Өглөөний минь сайхан амцгаа минь яасан. Нас миний ээж. Сайн уу? Эшүүд амагт тэр. Ич нүгэрээ тавьчих. Цогоо. Сая зэрэсэн тэгээд оройтож босдог цагаас жоо оройтож бассан. Уг нь би ихэр байхгүй юу? Даанд ихэр маань ордгоо. Та нарт ихрийгээ харуулъя. Бид хоёр дандаа хамт явдаг. Ихэр маань эрэхтэй. Чэйчилсэн шүү дээ. Би энэ бол миний ихэр. Манай ихэр бичлэгэнд орохгүй гэсэн. Гэтэ би та нарт харуулна. Энэ миний загас. Одоо өнөөрөө загсаа олъё. Ихэр бит хоёр ээлжиж хаалдаг. Өнөөдөр миний ээлж байлаа. Жуус уу. Und хөөс. Одоо өнөөрөө 4 хувцас өмсөе. Би энийг дотор байдаг юм хайж. Өчигдөрхөн байсан бохгүй юу? Одоо байхгүй болт. Хич нөгөө юу гэдэг штэ. Миний нэг
дээлийн дотор өмсчихсэн нэг цагаан цамц шиг юм байдаг штэ. Бариу. За тийм. Тэрийг олоод өгөөч. Бис надад за. Сэрээ. Эхний профил байх хэвээр. Юу мах мөчөхгүй юм. Зөө. Ээс надад юм хайхад тусалж юм. Чилэн. Бишийн татах юм уу? Ач топ штт. За тэрийг өмсөх юм тийм. Тэ. Начмаас. Хааш чи. Чгүй өчтгөлэн байсан шүү дээ. За энийг өмсөх юм хаа. Наа чарта юу тий. Дадснаас чи. Хормон өсчлөө. Одоо үгсийн сан өөрөө санахаар хэцүү байдаг учраас ээж санаад өгч. Самн хаана. Эндээс дүүн болт. Нэг тор. Өнөөдөр чинь дуулан дээр таад бага хийх үү? Бага өгч бүгдээрээ ирэх үү? Бүгдээр. Одоо одохгүй нөгөө тэмцээн болгочих юм чи бүгдээрээ хүрэх байх тийм. Тийм. Ой тэрээс ханы хоёр маяг гэдэг. Зэн юу байгаа нэг явах байна. Жинс үрээ аваад. Тийм биш намайг. Тэлийн шүү. Чи яа дэлээ багтаа. Басуу. Тэгвэл Тэмцээнийх нь өдөр томчны гарсан байлоо. Гараагүй. 6 сар гэхэд гарах уу? Одоо чи хизээ болох вэ тэмцээн чинь? 6 сарын 13 14 юу? Амралтын өдөр. 2 өдөр. За тэгвэл өнөө тэмцээнд дуусах тий. Лагш нь гадаадын тэмцээнээс хизээ ирэх юм. 5 сарын 9 гэдэг дээр. Дараа 7 хоног бас Нөө. бэлтгэлт. Энийг уу яасан? Ээж хөө цаан тамцаа өмсөөрэй.
Баярлалаа. Бүсэн сануулчлаа. Одоо өглөөний цайгаа ууя. Өглөөний цайдаа ямар юм бэлдсэн бол. Энэ өглөөний цай байна. Чам ингээд камер бариад бичлэгийг ямар юм? Зөв идэж байгаад ихлэж байгаа. Зөв ютубер болохыг мөрөөддөг байсан. Ютубер болохыг багтаад гэдэг байсан шүү. Ютубүүдээд. Тэ. Чи камер нэг хараад болчмол юм шиг яваад байсан. Камертай бичлэг хэцүү байна. Би ямаа идчихээд бол зүр баяртай. Цагаа угаа дуусчлаа. Би Ламсааны гимнастикаар хичээлдэг гэж хэлсэн шүү дээ. Одоо өнөөдөр миний медалтай танилцъя. Би 4 жил хичээллээд тэрнээс хойш 35 медаль авсан. Энэ миний үргэлжлүүд байна. Баахан. Энэ миний Японд жисэн үргэлжлэл байна. 3 үргэлжлэл авсан нийт. Би нэрээ яг өөрийгөө танилцуулаагүй юм байна те. Сайн байцгаана уу намайг Алтасгүй Ануужин гэдэг. Би 11 настай Хөслийн өргөө бүрэн дунд сургуулийн 5 дахь ангид суралцдаг. Сайхны гимнастикийн болоо клубээр хичээлдэг. Энэ миний Марта агшийн тэмцээнүүд байна. Марта агш 25 оны тэмцээн байна. Медаль нь болохоор энэ зүрхтэй. Эндээс хоёр алт авсан. Баг ганцаарсан гэд энэ болохоор 25 оны Stars ямар юм бэ? Энэ багаараа энэ ганцаарсан дээрээ мөнгөн медаль авсан. Энэний медаль болохоор энэ байна. Энэс тэмтэй тэмцээн болсон. Энэ Булаараараа нэгт орсон. Энэний медаль нь болохоор энэ том байна. За тэгээ энэний багийн медаль нь бас энэ баг дээр алт авсан бас. Энэ болохоор намрын тэмцээн жил бүр болдог. Тэгээ энд болохоор 3 хэрэглэлээр нэгт орсон. Баг, булаав, цавирга гээд булаавн дээр нэгт орсон. Энэний медаль нь байна. За тэгээд баг олсон дээр бас нэгт орсон. Энэний медаль нь байна. Тэгээд энэ цавиргаар бас нэгт орсон. Цавирганы медаль хайцсан бол мэдгүй би нэсэд алхаа юм болоо. Тийм байхгүй энэ таялцчихгүй. За дараа нь энэ дандаа 25 оны тэмцээн. Энэ бүр анхны 22 оноос эхэлж. За энэ 24 оны шитгэг кап байна. Шитгэг кап булаав олсоор орсон байна. Олсоор ороод нэгт орж исэн. Ийм үргэлжлэлтэй. өгчийн цагаар хичээлдэг басаар хичээлдэг бас барин Тийм. 6 төрөлт. Чөлөө доос, цавирга, булаав, бөмбөг, тууд, баг гэх. Шитгэг капи цом нь энэ байна. Медаль нь энэ. Шитгэг кап. ямар гоё юм. За насан медалуудаа харахад чам ямар санагддаг вэ? Гоё санагдсан. Энэ болохоор энэ 24 оны бас намрын тэмцээн болсон.
24 оны Spirit of Stars асан. Энэ намрын тэмцээнд нь болохоор 2 дугаар байранд ороод Spirit of Stars нь болохоор тэрүүн байранд орсон. Энэ Spirit of Stars-ийн аль 24 оны ардаа юм одтой. Харин энэний медаль гинэ. Тэгээд энэ улсын авраг болсон. Улсын авраганд 2-т орсон нийлбэр оноогоор энэ медаль. Сургуулийнхаа урлагийн үзлэнд бас чөлөөтөр ороод 2 дугаар байрыг эзэлж исэн. Манай сургуульд болж исэн. Тэр маань энд. Түрүүн ихэр нөгөө царай харуулахгүйсэн шүү дээ. Тийм. Одоо энэ тал. Чамд ихэр ах ямар байдаг вэ? Тэрэн гоё байдаг. Туслаа чиний нэг аим хөвгөлтэй байдаг бас. Хоорондоо хэрэг мууц. Наад тэгэл буцаа эвлэрчтэй. Энд ийм Хүүхдүүд нөгөө нэг хэр болохоор юм сонь асуултуудыг асууад байдаг шүү дээ. асуудаг. Тэгээд та хоёр ихэр биш юм уу? Эрэгтэй эмэгтэй учраас хүмүүс адилхан гэдэг. Нөгөө эрэгтэй эмэгтэй учраас энд болохоор энэ бас 24 оны Diamond Cup байна. Энэ бас нэг тэмцээн болсон. Хоёуланд нь энд нь 3 дугаар байранд орсон гинэ. Энэний медаль нь байна. Энэний медаль болохоор энэ байна. Одоо энэ тэгээд энэ улсын авраг байна 23 оны энэ тусгай байранд орсон. Нийлбэр оноогоор. Харин энэ болохоор 24 оны хотын авраг тусгай байр тусгайсан юм. Энэ болохоор болор клуб. Одоо миний явж байгаа клубын нэрмжит тэмцээн болсон. Энэ үед 3 дугаар байранд орсон. Энэний медаль маань энэ. Тэгээд ардаа энэ. Афаус медаль маань болохоор энэ Аскот зохион байгуулсан. Чи Японоос өмнө өөр орн руу явж ирсэн юм уу? Японоос өмнө өөр урлуу явж байгаагүй. Япон явахад ямар байсан? Анхных учраас их тоглосон. Анхны олон улсын явж ирсэн. Тэгээ мөнгө медаль авсан юм тий. Тийм, багаараа мөнгө медаль авсан. Өөр улсад орохоор гадаад улсын хүмүүстэй өсөлтдөг. Тэгээд их амар хүчтэй байдаг гадаад улсын их хүмүүс. Их амар тоглолтог яагаад гэвэл олон улсад тэгээд Монголдоо нэрмжит тэмцээнүүд нь жижигэн тэмцээнүүд тэгээд энэ улсын авраг нь том тэмцээнүүд. Японд яваад ийм медаль авахад ямар байсан? Медаль авахд гоё эс. Тэр үед 9-тэй байсан. 9-тэй байсан юм. Тэгээ одоо 11-тэй. Өөр анхандаа л зүгээр Япон л гэж очиж ирсэн. Тэгсэн чинь ямар байлаа их улсын төрийн медаль байна ингээд тэр юмд нь байжсэн. Малайз, Орчин, Япон гэх зөндөө байсан. Монгол байсан бас. Тэгээд бид нар 8 бол авсан. Багштай нийлүүл багш эцэг эхчүүдтэй нийлүүл 10 хэд. Яг оролцож байгаа тамирчид нь гэх юм бол 8. Бид багаараа 5. Тэгээд 3 том хичээсэн. Тэгээд тэгчихсэн. Тэгээ багш маань шүүгч болсон. Тэгээд 8 хөөрхөн жижигтэй. Нарталта Shine Cup 2024 одоо баг хүмүүсийн медаль харахад бол энэ медаль гоё юм биш. Тийм эсвэл энэ Мартагчийн дөрөвтэй медаль гоё юм гэдэг. Энэ бас Мартагч. За талтай юм сайтай. Сая болохоор Diamond Cup болоод 26 оных болсон. Тэгээ ийм медаль өгсөн. Багаар асгуурт орсон. Өөрхөн төрлөөр алтан медаль авсан. Чамд алтан медаль зөндөө байдаг юм шүү дээ. Тийм. Энэ миний анхны тэмцээн медаль. Одоо харахаар ямар юм бэ? Одоо
Энэ амир шилэн тэр амар гоё медаль. Хаталтай ингэж 2022 он. Тэгээ дараа нь хотын аварга болсон. Энэ хоёрт хоёулын дээр нь багаар орсон. Ганцаарчлсан хийдэг байсан. Тэгж байгаа 23 оны хамгийн ихний 1 сард энэ болог клубын тэмцээн болсон. 23 он. Тэгээд улсын аварганууд болсон. Улсын аварган дээр би медаль аваагүй. Медаль авахгүй хахаар ямар юм бэ? Медаль авахгүй дараагийн тэмцээн байдаг учраас өөртөө итгэлтэй л байдаг. Чи яагаад анх уран гимнастик хичээлж эхэлсэн? Ирээдүйд хэрэгтэй гэж бодсон. Тэгж бодол хичээсэн. Би мэддэггүй би нэг 3 мурагтад хичээж агаад нөгөө корона гэдэг өвчин гарсан шүү дээ. Тэгээд тэрнээс шиг хичээлгээ болоод дараа нь тэгээд санал болгож ирсэн юм явах уу гэдэг. Тэгээд би анхандаа дургуйц гэж байсан. Тэгж агаад хичээлдээ үзсэн чинь их гоё эс учраас тэгээд хичээлдэг болсон. Зөндөө байсан. Тий анх нөгөө сурч ах үед мэддэггүй тэгээд багштай загнуулах ч юм уу тийм үед мэд амар их сандраад бэлим гэж хийдэг гэсэн. Тэгээд болохгүй тэ хичээлээр аваад юм бол медаль байсан. Тэгээд би хвчлэн 100 амар их шүлээ авдаг, хөдөө гадаа явдаг. Тэгээд 6 сард юм уу 8 сар тэмцээн болдог. Хааштай мөрөөдөл унсахан гимнастикаар үний хичээлэл байх мөрөөдөлтэй олон улсад тэмцээнд орох мөрөөдөлтэй. Тэгээ би том 12 дугаар ингээд өсч тэтгэж сурах байхгүй юу? Хятад сурахын хажуугаар гимнастикаас хийнэ гэж боддог. Олон сайжруулна гэж. Өөр ярих медаль үлдсэн. Өөр ярих баг байхгүй дээ. Энэ бол 25 оны улсын аваргын медаль. Энэ болохоор намын явсан. Энэ Diamond Cup 25 он. Одоо найзууд нь чиний энэ олон медалийг харчаад юу гэж хэлдэг вэ? Аймаг гайхсан. Би медаль эхлээд нэг 100 монтаж гээ тэр үедээ авчирж ирсэн чи аймаг их гайхсан. Дараа нь 24 онд болохоор иймэрдүүл медаль байдаг гэсэн аахгүй юу? Яг Японоос ирэл хийж яхад тэгээ би зуны дарж авч ирсэн аахгүй юу? Тэгээ нэг томтой байсан. Энэ томтой байсан. Тэгж 25 онд багаар игээд тэгээ 25 26 оных юм болоод тэтэмтэй асан. Тийм тэтэн байхгүй. Тийм цааллын юм байгаа. Энийг тэтэм өгсөн. Тийм. Тэгээ энэ тас Espirito Stars юу өгсөн. Нэгдүгээр байранд орсон нэг бэлэг өгөөдсөн. Тэнд нь уруул өнгөлөгч байсан юм шүү дээ. Өөр зөндөө байсан. Уруул өнгөлөгч гэснээс нэг октод ингээд нүрээ будаад гадаарын хоёр нүсдэг шүү дээ. Чам тийм үйл байдгүй. Надад болохоор би нүрээ бодож чаддаггүй байхгүй юу. Тэгээд нүрээ боддгоо. Тэгээд ер нь бол тэмцээн дээрээ л янаагаараа нүрээ боддог. Аим гоё боддог. Тэгээд бас нэг тэмцээнд нүүрний бодог билгээлж ирсэн шүү дээ. Амар тоо. Ямар хэлээ. Тэрийг санахгүй 24 онд болж ирсэн. Тэгээ би нүүрний бодоггүй байсан. Тэгээ дандаа нүрээ бодож ордог байсан. Тэгсэн чинь тэр тэмцээний юм гүгөө цааш нь үсээ амар гоё боод тэгээд юм нүрээ бодоод ордог. Энэ болохоор 25 оны арда хангаалт. Энэ хоёр алтын. Нөгөөх нь энэ Чист мундаг тэмцэж яваа тэгээд дандаа алтан медаль. Баярлалаа. Тийм олон медаль байдаг. Бүгднгийн танилцуулахаар хоцрох гээд байгаа учраас одоо хичээлдээ явъя. Баяртай онхоглоо. Инста гоё мих юм аа. Эдэлтэй богоо. Эдэлтэй юм шиг. Манай ортой амир замаа. Тий.
Хичээлдээ явъя. Яасан. Хичээд шүү дээ. Одоо сургууль дээрээ ирж байна. Ямар Одоо математик орно. Чимэгийн багшаасаа Агаа Чимэгийн багш ямар ажил хийв? математик багш хөгш. Багшд аваагүй. Сургаасарын нэгэнд үзэх юм чинь амарч итгэжэл. Тэ. Тэгээд Иш иш. Энэ манай сургуулийн хэсэг байна. Үүдэн за одоо цуцаа явъя. Хаах мэддэг байсан цэцэрлэгт байхдаа ганцхан цэцэрлэгээл яваад байгаа гэж бодсон чи сургуульд ороод тэгээ нөгөө сургуульч ундддаг юм билээ шүү дээ. Тэгээд ер нь бол дургүй байсан. Гэхдээ ингээд 7 хоног амарч мамардаг, үлийн амартаар амарч мамардаг. Тэгээд сурж мурдаг учраас гоё идэг. Чөлөө цагаараа бэлтгэлээ хийх дуртай. Тэмдэглэл хөдлөх бас дуртай. Ай манай математик хичээл дуусаа. Одоо миний хамгийн дуртай хятад хэлний хичээл аа. Би танаас старуугаа тэнцүүлж үзье. 大家好，我叫文静，我是西马汉有中学的5年的学生，我4年学习艺术技巧，我都喜欢运动艺术技巧。Сайн байцгаана уу намайг Өслийн өргөө бүрэн зам сургуулийн Сайн байцгаана уу намайг Амуужин гэдэг Өслийн өргөө бүрэн зам сургуулийн 5 дугаар сурдаг. Би урсгалын гимнастикаар 4 жил хичээлж байгаа. Миний хамгийн дуртай спорт урсгалын гимнастик. Энэ манай ангийнхан сайн уу гэрээ? Сайн уу. Хятад хэл амьдралд хэрэгтэй гэж бодсон. Тэгээд сонгосон. Их дараа бол манай ангийн багш зааж өгсөн. Тэгээд дараа нь 2 3 4 мөрөөгөө томрох тусам нөө амины ярианы багш маань хятад хүн. Тэгээд хятад хүмүүс орж идэг учраас хятад хэл маань сайжирдаг. Үдэж өгсөн үү? За чи өөрийгөө танилцуулах. Тий яагаад вэ? Сайн байна уу? Намайг Ананд гэдэг. Сайн байна уу? Намайг Ананд гэдэг. Чамрис. Араа чи юугаар гарах юм? Star TV 12-оос 6 сарын 1-нд гарна. Чи одоо надаас илүү. Star TV 12-оос Star TV. Star TV. Яа, угаасаа тэр 6 сарын 1-нд л гарна шүү дээ. За би цаг байг нь мэдэхгүй ямар визэр өдөртөг ч байгаа шүү дээ. Би зүгээр л за юу болж юм тэгэл жоохон орж бороод тэгээд цаг байг нь мэдээд орж бороод жоохон ороод тэгээд ер нь за анда юм аа. Хэрэг хоёр ингээ бага хатаа ингээ хамтдаа амар тоглолдог байсан. Жишээлбэл би ингээ дэмжтэй штэ тэнгүүд тэр үед ингээ гимнастик нэвдэг байсан байхгүй юу. Тэгээд тэр үед дандаа ингээ машин цашинаар ингээ тоглох юм уу. Тэнгүүд хэр амар баярлдаг байсан. Тэгээ одоо болохоор лего мигээр тоглохоо болцсон. Тэгээ шатар матар хүртэл би тоглож мэдгүй. Тэгээ заагаад үгүй юм гэж мэхээр бас баярлдаг л та. Гэхдээ би ингээ сурдаггүй. Зүгээр нөгөө би даам тоглож мэдэн. Тэгээ даам цараагаа сурцсан. Тэгээ шатар юу ирсэн мэдгүй. Гэтэ бага ахтаа явж исэн шатрын дугуулна. Одоо болохоор явах. Сайн манай хятад хэлний хичээл орж дууссан. Одоо би хэдэн цаг чөлөө аваад кофе шоп юм чичээ тэгээд бэлтгэл рүүгээ явна.
Баяртай манайхаа. Одоо кафед орж юм өдрийн цагаа идчихэд бэлтгэл рүүгээ явлаа. За вэзгий идэхлээ. Нэг амна. Нэг амсаа. Тоо хэмаи. Тэмний шүсбэн. Аттаа бичүнки. Эно. Харах уу? Хар. Ахгүй. Тэгээд 9500 чи. Энд инкав. Бasta. Кисэрэн шүүсэ. Баярлаа. Олон цагийн бэлтгэл хийдэг учраас өмнө заавал мэддэг. Одоо би 50 мера учраас төр баяртай. Одоо бэлтгэл дээр ирчлээ. Өнөөдөр нийт 3 цагийн бэлтгэл хийн. Сонирхолтой хэцүү дасгал хийх байх. Та бүхэн надтай байгаарай. Энэ бидний хувцас солидог өрөө байна. Энэ бидний бэлтгэлийн хийдэг өрөө байна. Би хувцас солиод уулзъя. Энэ жил одоогоор болохоор цавирга бөмбөг буллаава хийж байгаа. Харин өмнө жил болохоор чөлөө тоос хийж исэн. Би 4 жил хичээлэхдээ маш олон тэмцээн уралдаанд орж исэн. 40 гаруй шагнал байгаа. Тэр дунд нь медаль, цом, титэм гээд миний анхны тэмцээн Western Cup гэдэг тэмцээн болсон. Багаараа ороод 3-т орж ирсэн. Анх ороод энэ хүүхдүүдийг хараад том хичнээн харахад гимнастик гэдэг ямар гоё гэдгийг ойлгосон. Дараа нь өөрөө ганцаарсан дээр хичээлээ тасчихсан. Гоё аа. Цэцлэг тэмцээний зөвлөл хотын авраг, улсын авраг. Жилдээ том болдог тэмцээн нэг. Тэгээд олон улсад болж исэн тэмцээнүүд. 25 оны хотын аврагт болохоор нэгт орсон. Нийтбэр энэ оноогоороо бас багаараас нэгт орсон. 25 оны улсын аврагт нийлбэр дүнгээрээ 3-т ороод баг дээр нэгт орсон. Би Япон улсад нийтдээ 3 юмар орсон. Нэг нь баг, нөгөөх нь чөлөөт ос гээд баг дээрээ 2-т ороод, чөлөөтөн дээрээ 12-т ороод, осон дээрээ 1-т ороод, нэг нийлбэр дүнгээрээ 13-т орсон. Осон дээрээ 1-т орсон гэдэг нь баярлж ирсэн. Чөлөөтөн дээрээ 12-т орсон гэхээр орсон гэдэг итгэхгүй байсан. Медаль нь мөнгө 2 дугаар байранд орсон. Мөнгө авсан. Японд тэмцээнд орох гоё байсан. Анхны олон улсын тэмцээн учраас их догтлож гоё байсан. Цаашдаа орох юм бол их туршлагатай орох байхаа. Тэмцээнд ороод медаль авангууд тасгалжуулагч нартаа хэлнээр санагддаг. Яагаад гэвэл надад туслаж болохгүй зүйлийг янзлаа тусалдаг. Нэг тэмцээнд орохын тулд 7 хоногт 4-5 удаа бэлтгэл хийдэг. Анх сурж байхдаа их шандардаг байсан. Одоо болохоор гай бас. Тэгээд тэр үедээ ээж тамирчин дугаас ийм хүн байдаг гэд тэгээд тэрнээс хойш шантраагүй. Наа ер нь дэмждэг. Найзууд, гэр бүл, тасгалж уулагч гэдэг энэ ойр дотны хүмүүс бүгд дэмждэг. Би үед их нар шиг мундаг тамирчин болох хүсэж байна. Олон улсад
орсон тийм тэмэрч үзэж байна. Би булаанд илүү дуртай. Ягаад гэвэл булаан маань амархан юм шиг санагддаг. Гэтэ яг багш яг чаддаг зүйлүүд маань хүндрүүлэх үед яг чадахгүй тэгээд өөр хэрэглэлтэй ингээд дуртай болох юм шиг санагддаг. Дөрвөн цэвэрэг. Нөгөө цэврэг нөгөө хөлөөрөө авдаг учраас тэгээд хөл маань амар их тэр нэрээ болоод ирчдэг. Тэгээд дөрөв. Багшийг инээж яхад нь л гой санагддаг. Тийм хөөрхөн харагддаг. Хүн ер нь энийхтэй л хөөрхөн харагдаад байна. Би тийм муургүй тийм тайван хүн болохыг хүсдэг. Уцаа үздэг гэж би хэлсэн шүү дээ. Нөгөө уцаа үзэхдээ ингээд стресстэй үе байдаг. Тэнгүүд уцаа үзэх биш бэлтгэлээ хийгээд байж байгаа учраас энэ стресс гайгүй. Урамсахны гимнастикаар хичээлэх нь илүү төвсөр төвчээр тэ болдог. Уян хатамналдаг. Би байлдаа гэ зөндөө байдаг. Би энэ хаарын гойны хэсэг тийм болов уу? Гарны хэсэг. Яагаад гэвэл гар ер нь амар хэм хийдэг. Тийм нөгөө хэрэглэл шийдэх ч юм уу, хичээл дээр юм бичих ч юм уу, эсвэл тийм өөр яг сурж байгаа яг анаа ингээд сурах юмуд нь гар амар их оролцдог. Тэгээ тийм учраас дуртай юм шиг санагддаг. Гиз амар их өмддөг. Тэгээ тэрнээс болоо хичээлдээ явахгүй ч юм уу нөгөө бэлтгэл дээрээ ирэхгүй зөндөө байдаг. Ер нь бол байхгүй. Яг миний сонсцоор бол хүмүүс дандаа магтдаг. Медаль авах тусам л тэнгүүд муугар хэлжсэн үе байхгүй. Мундаг шүү ч юм уу те манай ингийн найзууд баяр хүргэе гэж ер нь зөндөө магтдаг. Би юм тэгж боддог. Ягаад гэвэл ганцаараа ангиасаа спортод явдаг. Тэгээд ер нь нэгтгэд дүүртээ тавтдаг ч юм уу. Тэр үед ингээ багштай хэлээд чөлөө аваа тэгээд явцдаг. Тэгээ оройн буцаж нөхдөг. Тэр юмуд. Тэр үед бас ядардаг. Гэтэ яг ингээд бүтэж байгаа учраас гайгүй ч юм уу. Тий. Нөө ангийнхантайгаа биш төрүүлээ яваад өгсөн юм чинь. Манай гэр бүл хүүхдийн баяраар ихвчлэн хоолнд орж гадуур зугаалдаг. Гэтэ энэ дандаа жил болгон бэлэг өгч тийм баярлуулдаг. Хүүхдийн баяр болгон энэ жилийн бэлэг ер нь тодорхойгүй сонирхолтой санагдаж байна. Хамгийн дуртай ер нь өөртөө хэрэгтэй бэлэг авах дуртай. Бага ахта тийм барби амар дуртай байдаг байсан. Одоо болохоор 10-11-тэй учраас ийж хэрэгтэй юм аваарай гэд эсвэл мөнгө өгдөг ч юм уу эсвэл цуглуулаарай гэд өгдөг ч юм уу. Тийм. Хүүхдүүдийг томчууд ойлгодог байгаасаа гэж хүсэж юм уу? Аюулгүй, эрүүл байгаасаа гэж хүсэж байна. Бас хүүхдүүдийг спортод явуулж өөрийнх нь биед нь анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Сайхны гимнастикаар хичээлэх нь бие биелдаа уян хатан төсвөр төвчээргээ зөндөө байдаг. Нэг л тууштай хичээлсэн бол тэндээ заавал зорилгондоо хүрч байгаарай гэж хэлсэн. Өнөөдөр миний нэг өдөртөө танилцлаа. Та бүхэндээ баярлалаа. Их хүрсэн баярын минь төргий. Баяртай.